Оройн төр үзэгчтэй таны мэдхэд телевизээс үзэгч та бүхэн 7 хүрийн мянгаар эргээ үдэж хүрдэг хариуцлагатай эмийн төлөвийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаарын зочин Ажил төрийн яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Бат Тогтох байна. Таны оройн төргий. Оройн төргий. Хариуцлагатай нийгмийн төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Ажил төрийн яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Бат Тогтох боловсрол мэргэжил Монгол Улсын их сургуулийг 2003 онд шатах ашигт малтмлын геолог, 2005 онд газар зүй мэдээллийн системээр төгссөн, 2011 онд 50-ны Намхуй их сургуульд шинжилгээ ухааны менежмент чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Ажлын туршлага 2003-аас 2007 онд Монгол Улсын шинжилгээ ухааны академид эрдэм шинжилгээний ажилтан, 2011 онд Монгол Улсын шинжилгээ ухааны академийн хилцээний дарга, 2012 онд хөтөлбөрийн төв биржийн дэд дарга. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудыг та нэвтрүүлгийнхэнд бас товчхон яриач. За баярлалаа. Тэгэхээр Ажил төрийн яам маань одоо шинэ тутамдаа байгуулагдсан юм байгаа. Одоо бид нэр удахгүй 1 жилийн өн дээр золгох чинь. Тэгэхээр богино хугацаанд бол Ажил төрийн сайдын санаачлалтайгаар бол хэд хэдэн ажлыг бол бид нэр хийсэн байгаа. Тэгэхээр эхний бас дурдах ёстой гол ажил бол мэдээж яам байгуулагдсны дараа бид нэр 2 сард чөлөө төсвийн тухай хуулийг батлуулсан байгаа. За үүний дараа бол бид нэр 6 сард төрөөс Ажил төрийн талаар баримтлах бодлогыг батлуулсан байгаа. Хэдийгээр одоо юу гэдэг богино хугацаанд энэ бодлогыг гаргаж ирсэн хэдий ч өмнө нь бол бодлогын төслүүд бол нэлээд боловсрогдоод одоо үйлдвэрүүд дэжхэн яам байхад за тэрнээс өмнө нь бол хэд хэдэн хувилбарууд явж байсан. Тэгэхээр бид нар өмнө хийжсэн судалгаануудыг нэгтгээ дээр нь бол ер нь одоо Ажил төрийн хөгжлийн чиг хандлага 2030 он хүртэл ийм байхаар байна гэд эрдэмтэн судлаачид мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлээд төрөөс Ажил төрийн талаар баримтлах бодлого гэд тусгайлсан. Монгол улсад бол анх удаа Ажил төр гэдэг нэрээр ийм бодлоготой болсон байгаа. Тэгэхээр 2030 он хүртэл бол Ажил төрийг энэ бодлогын хүрээнд бол хөгжүүлнэ гэж ойлгож байна. За үүний дараа бол 7 сард бид нар үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гарсан. Энэ бол үйлдвэрлэл эрхлэгчийг одоо төрөөс бодиттойгоор дэмжиж байгаа. Дэмжлэгийн хэлбэрүүд нь маш тодорхой ийм хуулийг гаргасан байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол үйлдвэрлэл эрхлэгчдээр хэлэлцүүлээд явж байхад бол хамгийн хүлээлттэй байсан юм дэмжлэгүүд байгаа. Тэгээ үндсэн 3 дэмжлэгтэй дагалдах олон импортын тариф, за худалдаа авалтын тухай хууль гээд энэ олон хуулиудыг өөрчилсөн нэлээд том багц өөрчлөлт 7 сард батлагдсан байгаа. За бид нар 10 сар сая одоо засгийн газрын хэмжээнд нөгөө Ажил төрийн бодлого маань бол төрөөс Ажил төрийн талаар баримтлах бодлого маань 15 жилийн хугацаатай 2030 он хүртэл үргэлжлэнэ. Тэгэхээр 15 жилийн тэр бодлогоо бид нар 5 жилээр нь стратеги төлөвлөгөө гаргаад ингээд ажиллаж байгаа. Энэ стратегийг бол засгийн газраар батлуулаад явж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 10 сард бид нар засгийн газраар Ажил төрийн 5 жилийн стратегийг батлуулсан байна. Одоо бид нар 2016 онд бол үйлдвэрүүдэд хэрхэн дэмжих үү гэдэг энэ төлөвлөгөөг 1 жилийн төлөвлөгөө засгийн газрын хэмжээнд за мөн одоо Ажил төрийн сайдын хэмжээнд ингээд батлаад ажиллахад төлөвлөж байгаа. Та сая бас ярианд дурдлаа л да. Тэгэхээр чөлөөт бүс дээр ер нь одоо яг хийгдэж байгаа ажлууд нь яг юу вэ? Ер нь ойрын хугацаанд ямар ахиц гарна гэж харж байгаа вэ? Тэгэхээр энэ ялангуяа энэ чөлөөт бүс бол бас энэ гадаад зах зээл дээр гарах за мөн одоо гадаад зах зээлтэй үйлдвэрлэл үйлчилгээгээд олон төрлийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тийм том дэд үтс гэж харж байгаа. Тэгэхээр одоо бол 3 чөлөөт бүс бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бол Алтан булаг, Замууд, Цагаан нуур гэсэн ийм чөлөөт бүсүүд байгаа. Тэгэхээр энэ чөлөөт бүсүүд дээр одоо хуулиа дагаж гарах олон журмууд байгаа. Тэгэхээр энэ журмуудын төслүүдийг бол засгийн газрын хэмжээнд батлуулаад явах журмууд байгаа. Тэгээ энийг бол батлуулсан одоо яг журмаа хэрэгжүүлэх ажилдаа бол бид нар ороод явж байгаа. Ер нь бол чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой дотоод гадаадын хөрөнгө оруулагчтай нэгдсэн уулзалтыг бол бид нар өнгөрсөн хугацаанд бас зохион байгуулсан байгаа. Энэ дээр бас нэлээд дэлгэнгүй зүйлүүдийг яриад явсан. Сайн шандын Ажил төрийн парк ирнэ яаж ийн 2017 онд эхлээд 2018 он гэхэд бас нэлээд ажлыг амжуулна гэдэг ийм зүйлийг хэлж ирсэн өнгөрсөн онд шүү дээ тийм. Тэгэхээр ер нь одоо ажил нь ямар хувь вэ? Тэгэхээр Сайн шандын Ажил төрийн паркын тухайд бол энэ парктай холбоотой судалгааны ажлууд бол нэлээд хийгдсэн байдаг. Тэгэхээр зарим судалгааны ажил нь тухайлбал усны судалгааны ажил дээр бол бас тухайн үйлдвэрийн одоо хэрэгцээ шаардлагын даацын одоо нийлүүлэх тийм боломжгүй усны нөөцийн асуудлуудыг ч гэсэн судалгаан дээр дурдж өгсөн байгаа. Тэгэхээр сайн шанттай холбоотой бас судалгааны ажлуудыг ялангуяа тэнд баригдах үйлдвэрүүдийн одоо тээзүү байгаа тийм ээ. Техник эдийн засгийн үндслүүдийг боловсруулах энэ зардлуудыг бас бид нар улсын төсвүүдээр
тусгаж явсан. Тэгээ харамсалтай нь бас одоо эдийн засгийн байдал ийм хүндрэлтэй байгаа учраас зарим нэг одоо төслүүдийн техник эдийн засгийг боловсруулах ийм үндэслүүд нь бол санхүүжилтийн хувьд бол боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр бид нар хэдийгээр тийм ч гэсэн ер нь бол бусад үйлдвэрлэлүүдэд одоо ялангуяа хувийн хвшилтэйг хамтарч зарим нэг төслүүдийг за мөн гадаадын одоо олон улсын байгууллагуудын тусламжтайгаар бас энэ ажлуудыг хийхээр бид нар ажиллаж байгаа. Ажил төрийн яамнаас бас анхаарал хандуулж ажиллаж байгаа нэг салбар бол газрын тосны үйлдвэрлэлийн салбар байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол газрын тос үйлдвэрлэлийг бий болгох одоо ажилд тээ зүүн одоо хийгдсэн ингээд явж байна гэдэг мэдээллийг бас сайд өгч ирсэн. Тэгэхээр ажил ер нь ямар хөө явж байгаа юм? Тэгээ ер нь бол яг газрын тосны үйлдвэрлэл за зэг сайлуулах үйлдвэрлэл гэдэг энэ бүх үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд эхлээд бол бас яг энэ гарааны үе дээр бол төрийн одоо дэмжлэг бол маш их хэрэгтэй. Ялангуяа тэр техник эдийн засгийн эн чинь бол жижиг төсөл биш, маш мега хэмжээний том төслүүд учраас энэ дээр бол нэлээд санхүүгийн их усрууд бас хэрэгтэй байдаг. За газрын тосны үйлдвэрийн тухайд бол бид бүхэн ер нь яг өмнө нь бол дархны бүсэд бол энэ үйлдвэр яригдж ирсэн. За гэвч одоо энэ үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлийн өгсөн чиглэлийн дагуу бид нар говийн бүс за тэгээд зүүн бүс дээр бол газрын тосны үйлдвэр байгуулах ийм төлөвлөгөө гаргаад за энэ бүсийг бол ерөнхийдөө засгийн газрын хэмжээнд бол тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр зүүн бүсэд бол 300 одоо мянган тонны жилд багтаамжтай ийм газрын тосны үйлдвэр. За мөн говийн бүсэд бол 2 сая тонны багтаамжтай ийм газрын тосны боловсруулах үйлдвэрийг барих ийм одоо шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол зүүн бүсийг бол концессийн төр хувийн хвшлийн түншлэлийн хэлбэрээр бол явуулахаар ажлууд нь хийгдээд одоо сонирхлоо илэрхийлсэн компаниудад үнэлгээ хийх ажлууд нь бол явагдаж байгаа. За өмнөд бүсийн тухайд бол энэ бол өөрөө 2 сая тонны за мөн одоо оролцооны хэлбэр нь бол техник эдийн засгийн үндэслэл гарсны дараа бол одоо ямар төрн оролцоотой байх юм, оролцоотой байвал хэдэн хувьтай байх бололцоотой гэсэн ийм одоо шийдлүүд нь бол гарч ирэх ёстой. Тэгэхээр тэр ажил маань бас нөгөө техник эдийн засгийн үндэслэлийн боловсруулахад бас мөнгө хэрэгтэй, төсөв хэрэгтэй. Тэгэхээр энэ бас одоо их хурлын хэмжээнд бас удаашралтай ийм төсөвтэй холбоотой бол энэ батлагдаж амжаагүй л байгаа л да. Ер нь бол яг гол манай газрын тос бол гол нь бол тамсгаас нэг 700 мянган тонн за нэг зүүн баянгаас бол нэг 100 гаруй мянган тонн ингээ олборлж байгаа. Тэгээ энэ одоо олборлж байгаа нөөц бол цаашдаа бол нэмэгдэх боловсрол бусад одоо илэрчтэй газрууд бол байх. Тэгэхээр монголчууд бол хамгийн ихэнд бол 100% одоо хараат байгаа энэ нефтийн үйлдвэрээ бий болгоод бензинээ гаргаад авчвал за тодорхой хувь нь бол бас импортоор авчиж болно. Импортоор нефтээ аваад ингээд дахин боловсруулад эцсийн бүтээгдэхүүнийг явуучих болцоо. Тэгээ ер нь бол бид нар үйлдвэрлэлүүдэд дэмжлэхийн тулд одоо импортын тарифын зохицуултуудыг бас давхар хийхээр ийм шийдлүүдийг гаргаад явуулсан. Тухайлбал би түрүүнд дурдсан үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль байгаа. Энэ хууль маань үндсэндээ 3 дэмжлэг байгаа. Нэгдүгüүрт бол яагаад энэ хууль гарсан гэдэг дээр би 2 зүйлийг дурдахыг хүсэж байгаа. Тэгэхээр Монгол улс бол мэдээж бол 2014 онд бол гадаад улдааны тэнцэл эерэг гарсан. Гэхдээ энэ өөрөөр хэлэх юм бол бид нар бүтээж байгаа нь бол хэрэгжилж байгаагаас илүү боллоо гэсэн үг л дээ. Гэхдээ тэр экспортлж байгаа бараандаа ингээд анализ хийгээд бүтцийг аваад үзэх юм бол үндсэндээ 83% нь бол эрдэс түүхий идэгсэн юм бүтэц байгаа. Тэгэхээр бид нар бол ерөөсөө ухаал гадагшаа гаргадаг ийм хэлбэртэй тэн дээр бол нэмэн үрдэг бий болох ялгаахгүй хөдөө аж ахуйн нөөц ч гэсэн ийм асуудалтай байгаа. Бид нар нэг одоо өхрийн шир өнөөдөр эмэлт дээр энэ зах дээр бол 35 мянган төгрөг байгаа. Тэгвэл тэр өхрийн арсыг одоо бид нар эцсийн бүтээгдэхүүн хийгээ гаргах юм бол 400 мянга сая төгрөгөөр борлуулах юм болцоод байгаа байхгүй. Тэгээд цаана бол ажлын байр бий болж байдаг. Тэгэхээр бид нар хөдөө аж ахуйч уул уурхайч түүхий дээр нь гаргахаа болио. Энэ дээрээ нэмэн үрдэг үнц нь бий болгоё. Эн чинь өөрөө цаана ажлын байр бий болгодог. За давхар бол
нөгөө үйлдвэрлэл эрхлэгч маш өндөр ашиг авчирна гэдэг. За хоёр дахь асуудал бол манай экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үндсэндээ 97% нь бол технологийн агуулмжгүй буюу нам технологитой бүтээгдэхүүн байна. Бид нар ерөөсөө тэн дээр мэдлэг шингээх чадахгүй байна. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтүүдээс үндэслээд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн үндсэн агуулга гарч ирж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол бид нар экспортоо дэмжих хэрэгтэй байна. Монголын зах зээл хүн амаа бодсон ч одоо бага байна. Гэхдээ энийг бол одоо гадаад зах зээл дээр гаргаад бид нар нөөц нь бол байгаа учраас одоо бүтээгдэхүүнээ нэмэн хүртэг шингээгээд гадаад зах зээл дээр гаргая гэдэг. Гол хуулийн агуулга бол экспортыг дэмжих. Тэгээд энэ хүрээндээ бол 3 дэмжлэгийг гаргасан. Нэгдүгээр дэмжлэг нь бол хүүгийн зөрүү болгоно. За хоёрдугаар дэмжлэг нь бол судалгаа хөгжүүлэлт буюу одоо энэ шинэ ухаан технологи зардал гаргаж иж нөгөө бүтээгдэхүүн чинь нөгөө өхрийн ширийг яаж одоо гүн боловсруулалт хийгээд одоо wet blue crust тэгээд хамгийн сүүлд нь бол эцсийн бүтээгдэхүүн болдог. Ялгаахгүй нефтээ одоо боловсруулад бензинээ гаргаж яваад үлдэгдлэр нь одоо хунцар савуудыг хийдэг ийм технологиуд гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүхэн чинь нөгөө судалгаа хөгжүүлэлт шинэ ухааны технологийн зардлууд бас гарч идэг. Тэгэхээр энэ зардлыг нь бол бас үйлдвэр хөгжүүлэх сангаас дэмжлэгээр болгоно. Гурав дахь нь бол факторинг үйлчилгээ байгаа. Өөрөөр хэлэх юм бол экспортын одоо үйл ажиллагаа явуулж байгаа, экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргаж байгаа энэ үйлдвэрлэл эрхлэгчийг одоо эргэлтийн хөрөнгөөр нь дэмжих. Ийм учраас үйлдвэр хөгжүүлэх сангийг бол ер нь бол үйлдвэрлэлийн сан гэх юм бол та бүхэн мэдж байгаа жижиг дундын сан бол гарсан. Энэ сан бол жижиг дунд үйлдвэрлэлд дэмжлэг өгөх. За тэгвэл энэ дээр бол гол нь одоо янз бүрийн экспорт гэхээс илүү импортыг орлох үйлдвэрлэлүүд бол энэ дээр их байгаа юм л да. Бидний одоо үйлдвэр хөгжүүлэх сан бол илүү гол дэмжлэг нь бол экспорт руу чиглэсэн байна. Тэгэхээр энэ хүрээндээ бол бид нар дагалдах хуулиуд болох тэр импортын тарифын тухай улсын хурлын тогтоол өөрчлөлт оруулад зарим нэг бараа бүтээгдэхүүний импортын тарифыг өсгөх эрхийг нь бол засгийн газарт өгсөн. За энэ хүрээндээ бол бид нар нэг 5 төрлийн бараа бүтээгдэхүүний импортын тарифыг өсгсөн байна. Энэ дээр бол цемент одоо зүгийн бал махан бүтээгдэхүүн бид нар энийг бол дотоодоос бүрэн хангах бололцоотой. Тэгэхээр энэ мэтийн бүтээгдэхүүнээ бол импортын тариф өсгсөн гэдэг ийм маш чухал зохицуултыг хийсэн л. Жижиг дунд үйлдвэрлэлийг одоо дэмжихэд 70 тэрбум төгрөг зарцуулахаар одоо төсвөллөө гэдэг ийм зүйл хэлж байсан. Тэгэхээр өмнө нь ч гэсэн ер нь бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд бол маш их одоо хөрөнгө хайдаг л байсан. Аж үйлдвэрийн яам байгууллагаас өмнө шүү дээ. Тэгэхээр ер нь тусдаа яам байгуулагдсны дараагаар яг энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихийн тулд бодлогын хувьд ямар өөрчлөлт гарсан юм? Тийм тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл бол энэ салбарыг бол хоёр хэлбэрээр дэмжиж байгаа. Санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэр. Санхүүгийн хэлбэр дээр нь ямар дэмжлэгүүд байх вэ гэхээр сая таны дурдсан зээл ба хөнгөлөлтөө зээл байгаа. Бид нар 14 онд энэ сангийн их усрыг 70 тэрбумаар нэмэгдүүлсэн. За энэ хүрээндээ бол төслүүдийн шалгаруулалт хийгдээд үндсэндээ 70 тэрбум бол дэмжлэг хэлбэрээр гараад бол дууссан байна. Зээлээс гадна бол санхүүгийн дэмжлэг дээр санхүүгийн түрээс гэж үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг бол нэвтрүүлэхээр бас жижиг дундын сан маань ажиллаж байгаа. Бас аж үйлдвэрийн яам бол бусад энэ санхүүгийн түрээсийн үйлчилгээ өөрөөр хэлэх юм бол лизинг гэсэн үг. Яагаад энэ үйлчилгээ гарсан бэ гэхээр одоо манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч маань нэг зээл авдаг. За мэдээж бол жижиг дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэл бид нарын баримталж байгаа энэ үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэх чиглэлтэй нийцж байна гэд дэмжичдэг. Тэгэхээр нөгөө үйлдвэр маань барьцаа өрөнгөөсөө болоод зээл авч чаддгүй нөгөө арилжааны банкар дамжиж байгаа учраас тэгэхээр энэ санхүүгийн түрээс гэдэг ойлголт маань үндсэндээ авж байгаа тоног төхөөрөмжөө барьцаалаад зээл авах боломжтой тоног төхөөрөмж шинжлэх боломжтой ийм л хувилбар л да. Тэгэхээр энэ санхүүгийн түрээсийн үйлчилгээг бол бид нар одоо Exim банкны их усурыг одоо гадаадын экспортыг дэмжсэн бусад орнуудын тэр банкны их усурыг ашиглаж явуулах боломжийг бол хайгаа. За энэ чиглэлээр бол хөгжлийн банк за бусад хувийн хвшил энэ төрлийн бус байгууллагуудтай ингээм хамтраад явж байгаа л да. Тэгээ үүнээс гадна бол энэ санхүүгийн дэмжлэгдээр бол зээлийн батлан даалтын сан байгаа. Нөгөө барьцаа өргөн дутагдaltaй иргэнд бол батлан даалтын үйлчилгээг үзүүлдэг ийм хэлбэр байна. За санхүүгийн бус дэмжлэг гэх юм бол жижиг дунд үйлдвэр дээр бол хамгийн гол нь чадахжуулах хэлбэрүүд байна. Тэгэхээр энэ чадахжуулах хэлбэр дээр болох бид нар
одоо технологийн компаниудыг бий болгох хэрэгтэй. Тийм учраас нөгөө стартап гэж ярьдаг гарааны компаниудыг бий болгож хөгжүүлэх нь бас бидний гол зорилго болоод байгаа юм л да. Яагаад гэхээр манай тэр ажилуулдрын бодлого маань 2030 онд бид нар өндөр технологи, өрсөлдөх чадвартай ийм ажилуулдрыг л бид нар бий болгох. За энэний эхлэлийг тавих ядаж ийм л зорилтыг бол тавиад ажиллаж байгаа юм л да. Тэгэхээр монголчууд бол өөрөө бол ийм технологи агуулмж өндөртэй за ялангуяа биотехнологи, нано технологийн бүтээгдэхүүнүүд гаргаад явах юм бол бид нар одоо дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай байж чадна гэж харж байгаа юм л да. Тэгээд тэр утгаараа бол нөгөө гарааны бизнесүүдийг дэмжих асуудлууд тэднэрт бол гарааны venture буюу одоо энэ хөрөнгө оруулалтыг механизмыг бол Монгол төлөвшүүлэх энэ экосистемийг бий болгох асуудлууд чухал байна. Хамгийн гол нь бол бизнесээ авч явахад бол одоо зөвлөх үйлчлэгээ бид нар ч өөрөө нөгөө зах зээлийн худалдаанаас л нөгөө үйлдвэрлэл рүү ингээд шилжиж явж байгаа ийм л нийгэм цаг үе дээр байгаа шүү дээ. Тэгэхээр бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч маань ялангуяа энэ үйлдвэрлэлийн менежмент за тэгээд тэр борлуулалтаа яаж нэмэгдүүлэх үү, төлөвлөгөөгөө яаж гаргах уу, бизнес планаа яаж гаргах уу гэдэг энэ зүйлүүдийн нөгөө зөвлөх үйлчлэгээр бас чадахжуулах хэрэгтэй л дээ. Тэгвэл одоо энэ ямарл янз бүрийн зүйлүүд дээр бол зөв стратеги бариад гараад явчих юм байна. Зээл авсан компаниуд аж ахуй нэгжүүдийн хувьд эхнээсээ татвараа төлөхгүй одоо асуудал үүсгэж эхэллээ гэсэн ийм мэдээлэл бас нийгэмд гараад байгаа шүү. Тэгэхээр ер нь татвартай холбоотой хүндрэл бэрхшээл гарч байгаа юм уу? Зээл авсан компаниудын ер нь бид нар бол одоо аль болохоор юу гэдэг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр одоо жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр зээл өгөхдөө бол гол шалгуур үзүүлэлтүүдийг бас тавьжээ. За ялангуяа жижиг дунд үйлдвэр дээр бол мэдээж бол нэгдсэн бүртгэлийн санд бүртгэлтэй байх ёстой. За тэгэхэд тэр санд бүртгэгчтэй тухайн компани маань татвараа цаг тухайд нь төлсөн. За тэгээ үйл ажиллагаанд тогтмолцсон. Тэгээ тухайн чиглэлээр үйлдвэрлэлээ бас 1-2 жил одоо хийгээд явж байгаа түүхтэй мэдээж хүний нөөц технологи талаасаа ч гэсэн бид нар авч үзэж олон шалгуур үзүүлэлтийг харж байгаад бол энэ дэмжлэгээ өгдөг. За ер нь бол татварын асуудал бол үйлдвэрлэл эрхлэгчийн бас нэг чухал асуудал л да. Тэгэхээр бидний одоо өгсөн дэмжлэг өгсөн байгууллагуудаас бол ийм асуудал гаргаж байгаа нь бол харцангуй бага л да. Ялангуяа шалгуур үзүүлэлтээ бид нар эхлээд шалгаад өгч байгаа учраас. Монгол орны хувьд бол хөдөө аж ахуй салбар болох болсон. Одоо ялангуяа мал аж ахуйтай штэ. Тэгэхээр эргээд энэ та түрүүн бас ярианад дурдж ирсэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий хэдүүдийг боловсруулах үйлдвэрүүдийг одоо дэмжих тал дээр ямар байдлаар энэ анхаарч байгаа юм бэ? Да ялангуяа одоо арьс ширний үйлдвэрүүдийг одоо ямар байдлаар энэ бодлогоор одоо дэмжих юм? Би түрүүнд дурдсан ер нь бол бид бүхэн за яг одоо нэг дунджаар нэг 10 сая малыг бол бид нар жилд нэтлдэг. Тэгэхээр энэтэй холбоотой мах, тэгэл арьс ширэл, бусад авир бүтээгдэхүүнүүд ийм одоо түүхийд нь гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр ер нь түүхийд байдлаар нь гаргахгүй байх энэ талын зохицуултыг бид нар нэмэгдсэн үрдгийн албан татврын тухай хуулиндаа үйлдвэрийг дэмжих тухай хуулийг бид нар 7 сард гаргахтаа дагалдах хуулиар энийг зохицуулж өгсөн байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ноос ноолуур арьс ширийг түүхийгээр нь гаргах юм бол бид нар одоо нөөц тооцноо 10% нөөц тооцноо. Харин эцсийн бүтээгдэхүүнээр гаргах юм бол нөөц тооцохгүй гэсэн ийм зохицуултыг хийж өгсөн байгаа. Тэгээ энэ нь бол нэгдүгээрт бол нөгөө үйлдвэрүүдэд маань түүхийд нийлүүлэгдэх боломжтой болж байгаа юм л да. Манай үйлдвэрлэл эрхлэгч нэг хүсэж байгаа зүйлүүд маань үгүй бид нар юм үйлдвэрлэмээр байна шүү дээ. Энэ түүхийд чинь бүгдөө уршаа ингээд гараад явчихж шүү дээ. Тэгээ бид нар юугаар юм үйлдвэрлэх юм бэ гэдэг. Гэхдээ бид нар бол хатуу хоригилж болохгүй. За тэгтээ бол сонголтын үлдээгээд за түүхийгээр нь гаргах юм бол уучлаарай танаас нэмэгдсэн үрдгийн татвар авнаа. За экспортод гаргах юм бол тийм ээ. Үндс нь бий болгоод эцсийн бүтээгдэхүүн хийх юм бол татвар авахгүй гэсэн. За тэгээ ямар бараг одоо тухайлбал арьс шир дээр ямар бараг эцсийн бүтээгдэхүүн гэж нэрлэж байгаа гэдгийг нь бол бид нар салбарын эрдэмтэн судлаачидтай хамтраад бол эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг засгийн газраар батлуулсан байгаа. Энэ батлуулсан тогтоол маань одоо миний санахаар $330 тогтоол байна засгийн газрын. Энэ тогтоол дээр
арьширны салбарын ийм бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гэнэ. Ноосны салбарын, ноолуурын салбарын гэдэг ингээд маш тодорхой заагаад өгсөн байна. Тэгэхээр энэ маань бол нэгдүгээрт бол бид нар үндсэн шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг төрийн бодлогоор дэмжиж байна. Нэмэн үртэг бий болгохыг дэмжиж байна. Ялгаахгүй уулуурхай, арьшир, хөдөө аж ахуйн төвхийд. Төвхөөр нь гарах юм бол харин татвар тооцох ийм механизм руу болж байна. Аж үйлдвэрийн яам Монгол үйлдвэрлэлүү аж үйлдвэрийн чуулган анхдугаар чуулганыг маш том одоо цар хүрээтэйгээр зохион байгуулсан шүү дээ. Тэгэхээр эргээд тухайн чуулганаас гарсан санал одоо хүсэлтүүдийг бодлогодоо шингээж байгаа зүйл юу вэ? Эргээд тэр одоо чуулганаас гарсан үр дүнг таваас. Тийм бид нар 10 сарын дундуур аж үйлдвэрийн олон улсын чуулганыг анх удаа Монгол зохион байгуулсан. Тэгэхээр чуулганд маань 30 гаруй орны төлөөллүүд оролцсон. За ер нь бол маш өндөр хэмжээний юм чуулган болсон л доо. Тэгээд хамгийн гол нь чуулган хийхтэй биш тэрнээс гарах үр дүнгууд нь их чухал байгаа. Нэгдүгээрт бол Монгол улс бол одоо үйлдвэржилтийн ийм шилжилтийн гэдэг юм уу одоо идэвхтэй ийм үе дээр явж байна. Мэдээж бол одоо зах зээлийн нийгэм шилжсэний дараа бол үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотой олон үйлдвэрүүд бол хаалга барьсан бол хатууч гэсэн үнэн байгаа. Тэгэхээр энэ бол үйлдвэрүүд нь буцаад одоо ингээд сэргэж байгаа ийм чухал цаг хугацаа байгаа. Дээр нь бол энэ нийгэм рүү одоо ингээд годомд гараад нэг хүнтэй яриа өрнүүлэх юм бол ер нь бодлоо ихээсээ илүү би нэг юм бүтээч хийсэн, үйлдвэрлэж хийсэн, өөр ингэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болчих гэсэн ийм хандлага бол байгаа. Тэгэхээр энэ хандлагатай нийцүүлээд аж үйлдвэрийн бодлого нь өөрөө гарч байгаа нь маш чухал байгаа. Тэгээд энэ одоо чухал цаг үед бол аж үйлдвэрийн яам бол бас хагас бүтэн сайнгүй, өглөө оройгүй маш эрчтэй ажилласан бид нар. Тэгээд тэр богино хугацаанд ч гэсэн бид нар энэ бодлогын баримт бичиг зүйлүүдийг гаргасан. Тэгэхээр бид нар 2030 он хүртэл Монгол улсын аж үйлдвэрийн замын зураг ийм байгаа шүү гэдгийг гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын одоо хамтрагч байгууллагуудад танилцуулах асуудал нэг номерт байсан л та. Тийм учраас бид нар бол одоо ер нь бол гадаадын хөрөнгө оруулалт яагаад чухалчилж үзэж байгаа юм бэ гэхээр үндсэндээ 93 оноос одоо 2013 он хүртэлх 14 он хүртэлх нийт гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын үндсэндээ 70% нь уул уурхайн салбарт орсон байна. Нөгөө боловсруулах үйлдвэр миний яриад байгаа энэ аж үйлдвэрлэлийн нэмэн үртэг бий болгох энэ үйлдвэрт бол үндсэндээ 1.6% нь орсон байна. 100-ны 1.6% нь энэ боловсруулах салбарт орно гэдэг бол маш бага тоо байгаа юм л да. Тэгэхээр энэ тоог бол нэмэгдүүлэх. За ер нь бол хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг маань өөрөө цаанаа ноу-хау, технологи гэд бүх зүйлүүд нь дагаад ороод ирдэг. Тийм учраас бид нар стратегийн хувьд бол угтаж хөгжих ийм стратеги барих хэрэгтэй. Түүнээс бид нар одоо дагаж хөгжих гэдэг юм уу энэ хөгжингөө орнуудыг хөөцөлтөд араас нь яваад авах юм бол бид нар 10 жилийн дараа нөгөөдөл чинь дахиад агчин бид нар дахиад орно гэж явах. Тийм учраас энэ даяаршил глобалшил гэдэг зүйлийг бол эерэг талаар нь ашиглаж бид нар хөгжлийн одоо хугацаагаа богиносгох юм боломжтой. Тэр утгаараа энэ чуулганыг зохион байгуулсан. За ер нь бол үндсэн 4 хэлбэрээр секшн болж одоо хуралдаа явсан байгаа. Эрх зүйн орчнуудыг бид нар бодлогын хэмжээнд ийм эрх зүйн орчин бий болчлоо гэдэг ярьсан байгаа. Хоёрт нь бол хүний нөөц технологи яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг ярьсан. За гуравт нь бол сайн миний дурдсан хөрөнгө оруулалтын асуудлыг ярьсан байгаа. Гол банкуд очсон. За гадны бас олон байгууллагуудаас орсон байгаа. За тэгээд одоо бусад асуудлуудын хүрээнд одоо нэг секшн явсан. Ийм үндсэн 4 секшны хүрээнд одоо хуралдаан болж өнгөрсөн. Тэгээд хуралдааны дараа бол одоо бид нар хуралдаанаас бол гол үр дүнгийг гаргасан зөвлөмжүүд бол гарсан байгаа. Тэгээд энэ зөвлөмжүүдийг бол цаашдаа бодлого шийдвэрдээ хэрэгжүүлэх. Ялангуяа бид нар дараах нь бол бид нар стратеги төлөвлөгөө батлуулсан байгаа. Энэ дээр ч гэсэн одоо зөвлөмж нь бол зарим нэг ажил нь тусгатаад ингэ явж байгаа. Тэгэхээр нэвтрүүлэх өндөрлөлт өгч जैन. Тэгэхээр сүүлд нь би танаас та өөрөө бол бас залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч гэж ажиллаж байгаа. Тэгэхээр ажиллаад байхаар Монголын эрдэмтдийн хувьд бол яг өөрийнх нь хийж бүтээж байгаа зүйлүүд нь Монголдо үнэлэгдэж чадахгүй байгаа юм шиг. Эргээд нөгөө гадагшаа гарахаараа дэлхийд үнэлүүлээд байдаг. Тэгэхээр та өөрөө яг энэ холбоог удирдах байгаа. Мөн дээрээс нь яг энэ аж үйлдвэрийн салбарт бас бодлогыг зохицуулалтын одоо энэ албыг удирдах байна. Тэгэхээр эргээд энэ Монголынхоо залуу эрдэмтдийн хийж бүтээсэн зүйлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж нь яагаад юм
одоо авчигдмал байгаад байгаа юм бэ? Тийм энэ бол бас хоёр талтай л да. Ер нь бол бид нар бит нөөц капиталыг бий болгох юм бол нэгдүгürt бол ер нь бит нөөц капиталыг бий болгохын тулд шинэ ухаан үйлдвэрлэлийн салбар хоёулаа цуг хөгжиж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол эндээс мэдлэг бий болно. Энэ мэдлэгээ бол үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлээд мөнгө олоод буцаад энэ шинэ ухааны салбараа тэтгээд ингээд тасралтгүй циклээр бол одоо нөгөө инновац гэж ярьж байгаа шүү дээ. Мэдлэгийг мөнгө болгоод гаргасан мөнгөөр буцаад одоо шинэ ухааны салбараа тэтгдэг ийм харилцсан хамааралтай хоёр салбар юм л да. Түүнээс биш одоо үйлдвэрийн салбар дангаараа хөгжөөд бол эдийн засгийн бодит төсөлтийг бий болгоно гэдэг хэцүүлдэ. Шинэ ухааны салбар мундаг сайн хөгжөөд одоо дэлхийн түвшний мэдлэг технологи гаргаад үйлдвэрлэлийн салбар нь хөгжиж чадахгүй тэрийг нэвтрүүлж авч явж чадахгүй байх юм бол энэ чинь одоо нөгөө бодит эдийн засгийн өсөлт капиталыг бий болгоход хэцүүлдэ. Тэгэхээр энэ агуулгаар бид нэр сая шинэ ухаан ба үйлдвэрлэл Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний 5 дугаар шуулганыг бид нэр зохион байгуулсан байгаа. Төрийн ордон 800 гаруй судлаачид залуучууд үйлдвэрлэл эрхлэгчид цугласан. Тэгээд энэ хүрээндээ бол бид нар нөгөө эрх зүйн орчнууд нь бий болчлоо. За мөн одоо үйлдвэрлэлийн асуудал маш хүчтэй тавигдаж ирж байна. Тэгвэл одоо шинэ ухааны салбарынх нь бол бэлэн байна уу энэ дээр бид нарын технологи одоо ноу хау тэр ашигтай загвар мэдлэг нь бол яг нь үйлдвэрлэлтэд нийцэж гин үү гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ одоо хамтын ажиллагааг ялангуяа манай шинэ ухааны салбар дээр нэг дутагдaltaй зүйл нь бол тухайн салбарынхаа тэр ориондоо гэдэг юм уу тэр байшиндаа л лабораторид ажиллаа хийгээд байдаг. Одоо энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Бид нар гадагшаа гарья, үйлдвэрийн оройн дээр очие, комбинат дээр очие, эсвэл бол эмээлт дээр очие, үйлдвэрүүдийн хаалгын цохий залуу эрдэмтэд. За тэгээд үнэхээр одоо асуудалтай байгаа шийдэл хэрэгтэй байгаа тэр технологиудыг бид нар судлаа шийдэж өгье. Нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгч маань бас илүү их нэмэн хүртэг шингэсэн ийм үйлдвэрлэлийг бий болгохын тулд энэ шинэ ухааныхаа салбартай маш ойр ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь нэгдүгürt бол итгэлцэл байна. Тийм учраас харилцан биеиндээ итгээд одоо залуу эрдэмтэд юу хийж байгаа гэхээр үйлдвэрлэл эрхлэгчид бид нарт итгээд захиалга өгөөч бид нар тэрийг чинь хийгээд өгье. Нөгөө талаасаа шаардлага тавина үйлдвэрлэл эрхлэгчүүд ийм одоо шийдлийг гаргасан ийм бүтээгдэхүүн одоо эсвэл манай үйлдвэр дээр ийм проблем тулгарчаад байна. Нөгөө нэхэмлийн энэ утсыг бол бид нар илүү нарийн ийм болгомоор байна. Аль эсвэл бол одоо нано технологиг ашиглаад энэ нь бол хэртдэггүй, за эсвэл бол ус нэвтэрдэггүй ийм болгомоор байна гэдэг. Гэхдээ энэ зарим бүтээгдэхүүнүүд нь бол одоо Эрдэнэт хэвс бол нано технологийн ийм ашиглаад даав хийж гин. За Санширо гэдэг энэ нэхэмлийн компани бол 2-3 доктор тухайн үйлдвэр дээр ажиллаулаад шинэ бүтээл гаргаад ингээд нэг талдаа нөгөө залуучууд маань эрдмийн зэрэгээ хамгаалаад өөрийнхөө технологиг нутагшуулаад гэсэн ийм харилцаанууд байгаа л да. Тэгэхээр би дахиад хэлэхэд бол үйлдвэр шинэ ухааны салбар хоорондын итгэлцэл хамгийн чухал байна. За баярлалаа. Нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээж авч ирж бас сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ажилтж амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй хариуцлагатай нийгмийн төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай.